Ахуйгаа амьдралаа зориулаад олон хавар жилийн мэдлэг чадамжийг дэнсэл шүүлж зөв буруу гэхээсээ илүүтэйгээр ер нь энэ орон хангаа байгаль их дэлхийн амьтаа болгоны тэтгдэг юм ундны ус аршаан булаг маань мөн хүний биеийн бүтцийн дийлэнх нь бүрдүүлж байдаг энэ шингэн төлөвтэй хөгжүүл ам болгоныг тэтгэжгээд эргээгээд бас муу муухай бузар буртаг бүгдийг нь угаа цэвэрлэж ариусгаж бардаг. Энэ аршаантайгаа лустайгаа ер нь бид хэрхэн яаж харилцаж явбал зөв юм бэ? Энэ орчин цагийн ангаах ухаанд бас хүний энэ шингэний солилцоог гоор бас ангааж олон өвчин зовлон ангааж чадаж байна. Мэдээж энд нэмийн орц найрлах хөгжүүлүүд байна. Мөн үүнийг энэ твэн зүгээр арьсан биеийг нь хатгаад шуудхан одоо энэ шингэний солилцоог сэлбэдэг, сайжруулдаг, тэтгэдэг арга домын үйлүүд бас байгаамаа. Тэгэхээр энэ бас байгаль их дэлхийн маань энэ бүрэн бүтэн амгалан байх тэгэн байж хөрс газар маань тижээлтэй байгаад дээр нь одоо аж төрж амьдрах амтай болгон амьтай бүхэн амьтад бүхэн маань энэ тэнцвэртэй сайхан явах хүний бие мах бодит энэ таван цул эрэгтэнч бай, бусад сав эрэгтэнч бай, яс булчин шүрмсч бай, шингэнгүүгээр судас тижээлгүүгээр тогтох нэг эрэгтэн үгүй. Тэгэхээр бас энэ хоёр маань өөр зүйл мэт боловдаг ижил төстэй чанарууд байгаа юм болов. Тэгээд үрс олно нь ер нь бид нэр энэ байгаль их дэлхийнхээ усыг ямар төвшөнд яаж авч явах ёстой юм бэ? Бие мах бодийнхоо энэ цусыг энэ шингэний төлөв байдлаа хэрхэн яаж авч явбал зохистой вэ гэдгийг өндөр таниасаа сургаалыг чинь сонирдож тэгээ өөрсөндөө наахаас гадна өрөөлөд бас давнуулж хүргэх хүсэлтэй явнаа. Хэнтэй. Эрт тэри дуугаа юу яс? Им тангэж нь. Үгэд биднээс урд арчгал байсандаг. Гэхдээ өнөө цагийн шиг ширхэг болгон эд эрхтэн болгон тусгайлан юм гэж байгаагүй. Танч гэж байгаагүй. Бидний хэрглэж байсан там бол дайны үед авсан шархыг тогтоож зовлогыг нь хурааж альтан эсвэл мэндэлж байгаа үрсүүдэд зовлон чанагуу шанал үгүй амарч ах. Альтан эсвэл үхэж хагцж байгаа нэгэндээ тайвшрал нэгдийг олуулах гэж тантай нэг имийн ургамал гэж ирнэ. Там болгон хуургаж аль биеинд нь шингээж үүлийн үр шимийг нь хүртээдэг байлаа. Яагаад тэрөө? Өчигтан гэвэл хүмүүн ард өөрийн ундалж байгаа хүнсэж байгаа зоо гэжтэйс нь имийнхаа шидийг имийнхаа танг ургамлаас гарч байгаа шимийг нь онд хүнсээрээ хүртчихдэг байлаа шүү дээ. Тэгэхээр яг зовлого нэгэнтэй үнэн цагтан ижил сүлээд харахад үгүй байх нь биш шүү дээ. Тимтэй үлээ. Тэрийг нь баган бачраасан ихэлж өөрийн аль биедээ таарах хүнс зоогийг хүнсэлж өөрийн аль биедээ хэрэгцээд байгаа шимийг нь хүртсэн малыг нь түүний доторх таван тань цулыг нь им там болгоод л хүртдэг байлаа. Чухам энэ им тангийн холбоо үгэнд за ер нь бол хор ерөндөг тайлах ямар нэгэн зүйлийг тэтгэх ихсэд байвал түүнийг дарж намсгах гэсэн ижил чанар байгаа байхаа. Гэтэ яг энэ им гэдэг үг, тан гэдэг үг хоёрын ялгаа нь юунд байгаа вэ? Им гэдэг бол им хүмүүнийг айлдаад байгаа юм шүү дээ.
Духан цагт орол тэр уургамлын хүчийг бол им хүмүүс л найруулдаг. Шидэг нагсуулдаг учраас им гээд. Мөнтэйгээс нь им хим гэдэг чинь ямар вэ? Өржүүлдэг. Өсгөж тэтгэх. Мөн нөгөө хатуу зүйлийг зөөлдөг, хар ямыг цайруулж чаддаг. Тийм. Ихийн одоо сэтгэлээ. Тан гэдэг бол гэртээ урамлд байгаа. Хамаг шимт бодсон. Үлдээд хэрэггүйг нь гаргасныг нь тан гэдэг байна шүү дээ. Ох болсон. Тунаж Тунмал. Үүнтэй холбоотойгоор үртэй чиний айлдаар байгаа тэр ус гээч нь тан бүрдүүлэхэд ариун таж ухал үүрэг гүйцэтгэв. Ус өөрөө ямар төлөвтэй. 3 төлөв. Шингэн болоод хий. Мөн хатуу төлөв гээд. Хүмүүс болоод шилдэхөөрөө хатуу байгаад агаарчийг болохоор хий төлөвт ууршиж дэгдээд. Ус нь уусгаад тэгээд хүний алд бид байгаа устаа нэгдээд тараах. Хүртэх. Бараг бүцээ өөртөө шингээж чаддаг нэг юм. Тэ. Ус гээч нь өөрөө бүхнийг шингээх чадвартай. 3 төлөөс гадна хамгийн том чадвар нь тэр шүү дээ. Хор чиглвэ, ерөн төгжиглвэ, танч бай, ус нь шингэж бардаг. Та нарын хэлж байгаа үгс хүртэл шингэж бардаг. Ерөөлөө шившээд нийгэмдээ өгсөн адгийн муу бодлооны шингээгээд нийгэмдээ өгсөн ус хүртэл төлөвнийг нь өөрчлөгдөж бардаг. Уснаас өөр ингэж чадах юу вэ? Нэвчих хөг чанараар бол усыг дагуулах өрөөл төлөв зүйлүүд байхгүй баха. Та хэдэн үрс ярьлаа. Ус таан бол 5 таан төрөл байдаг. Төлөв нь. 3 таан бол танаа энэ гариг ертөнцгээд нь л байгаад байгаа. Бусад 2 төлөв нь хаах нь байх вэ? Орчхоод. Орчлын ертөнцид ер нь 2 тоо. За уртаар нэг нь бол асар их мэдээдэл хүүгийг хадгалж чаддаг учраас оюун тунгалаг гэж бас монголчууд хөөрөлдөж ярьдаг. Тэгэхээр урсгалын урсгал нь тунгалаг бай гэдэг учраас магадгүй энэ ухамсар оюун гэдэг зүйлэнд усны нэг төлөв байж болох юм аа. Өнөө нэг төлөв гэх юм бол одоо бид бол урсгал цусаа хүртэл усаар ингэж зүрлэж болдог учраас энэ шингэн төлөвтэй байгаа бүхэл хөг зүйлэнд ховсож өөрчлөгдөж зөвхөн ундны ус угаалга хийх уснаас гадна бас амин хэм удмын мэдээлэл бүхэл зүйлээ шингээж чаддаг ийм 2 зүйл байт юм болоо. Бас сансар доктор бас ирсэн гэж ярьдаг юм лээ. Хайда. Сансарт байгаа тэр огторгуу гэдэг усна. Юунаас үсв? Зөв хийчийг 5-аас айсан гэж ярьдаг. Тэрнээс илүү Тэсрэг. Хүмүүн төрлөختөн гээч нь усыг хийж барах уу? Одоохондоо бол барамгүй. Гэхдээ язгуур мөн чанар нь газар там буудалж хөрөсtöд байх хүмүүн заяанд ухааны чинь тэлээд ирэхин цаг та нар хийж барна. Тэртэх ус гээч нь агуу их дэсрэл гээчээс үүссэн бол ахиндаа дэсэрж болох. ажлын мэдвэл болчихвол одоо яг ханаас юу бүрдэж Одоо орчин үед нь одоо усыг одоо химийн бүцээр нь одоо
ус төрөгч хүчил төрөгч хоёроос бүрддэг гэдэг. Тэгээд тэрний усыг бүрдүүлж байгаа ус төрөгчөөр нь тийм дэлгүүрэх шин чанартай тесрэлтийн одоо тесрэх их юм шин чанарыг нь ашиглаж бас юм хийдэг. Тэгэхээр бас эргээд тесрэх тийм боломжтой бол юм байна. Тийм. Энэ танаа гаригт байгаа ус бол дандаа ам шингэсэн ус. Эзэнтэй гэсэн үг. Эзэн хийм. Лустан байна. Лус. Лусын 8 эзэн байна шүү дээ. Тэгвэл огторгууд байгаа ус эзэнтэй юу? Огторхгүй доо. Дундын босолтын болов. Тэнгэр юм болов. Өөрөө нэг эзэн төлөвтэй болоо ус. Тиймээс л 5 төлөв. Тэр чин амьгүй төлөв байхгүй юу? Амгүйгээ 4 болоод нэг нь юу бол. Одоо тэцээ хийчиг хатуу төлөвгээд тэгээд одоо амгүй бие огторгууд их ус гээд 4 болох юм. Огторгуун төлөв. 5 дахь төлөв нь юу байдаг юм бэ гэсэн? Сар. Сарн дээр ус бий юу? Тоохгүй баха. Зөөр сагцсан усаас орж шүү дээ. Бага. Тэгэхээр өөр төлөв Төлөв нь өөр. нь өөр юм. Сар чин бол энтэй ертөнцийн нэг хэсэг шүү дээ. Энэ дэлхий гэдэг. Сар чин анх үүсэхдээ одоо нэгэн солир ирээд дэлхийг мөргөөд дэлхийгээс бас олон юмыг аваад тэгээд энэ дэлхийн татах хүч нарны татах хүч хоёрт яг ингээд орон зай тогтоод одоо манай энэ гариг дэлхийн дагуул сарчууд гариг дагуул тий. Тэгэхээр одоо манай энэ алдаг их дэлхийн дагуул сар дагуул төлөв. Орон зай Сар байгаагүй бол энтэй ертөнцид байгаа ус. Ямар вэ? өөр төлөвтэй. Ирэмблэгдэхгүй юм байна. Ирэм нэг юм үүсэхгүй. Тэгэхээр ирэмлэг ус яадаг. Тун Муудан чамгаа Муудан амарна. ариун тонголог байдлаа олдно. эргэлттэй байж ээж. Энтэй ус чин гариг ертөнцийг тойрж эргэж байгаа тийм. Энэ эргэл чин өөрөө их дэлхийн эргэлтэнд хүртэл нөлөөлж байгаа юм шүү дээ. Тийм байна. Төлбөө солиод шилжээд тий. 5 дахь төрөл нь одоо яг хэрэг нэрхээр бол зүггүй. Соронзон татгацсан жоох Сарн төлөв. Хин Сарн төлөв гэж айлдахгүй. Шин чанараараа л ижил гихтэй. Арай амин төлөв юм уу? Нэг нь амьгүй гэдэг л ш. Тэгээд ирэмбэлж ийн гэдэг чинь нөгөө амны мөн чанарын тэтгээд биш. Хинт тус юм уу? Амьд тус юм уу? Тэгээд нөгөө бүтэн сар гарахаар давлгаа эднэр ихсэж татагдав. та хідэн өрсөд цүм бөгөд ус. Энтэй орчлон ертөнцид усгүй зүйл гэж байхгүй. Бүгд ус. Ус биш юм аа гэхэд уснаас бүтсэн байна. Ус зөвхөн хүмүүнийг тэтгэхээс гадна 5 твийг ч хийсэн тэтгэж бардаг. Галт хүртэл ус биш. Тэгш таарах. Галыг мөлдүүлж байгаа тэр түлш нь өөрөө ус агуулж ургаж төлсөн байж таа. Одоо дээдсээ Хэмтэй. хүмүүн одоо амьтаа амьд одоо хэрэглээнд байгаа цэвэр ус гэж ярьж байна биднээс. Цэвэр ус чинь одоо нэг нийт дэлхий дээр нэг 100% гэж авч үзэхээр нэг 97.5 нь давстаа ус 2.5% нь л яг цэвэр ус байна гэсэн одоо гэж тогтоосон байна гэдэлээ. Тэгээд тэр 2.5% дотроо бас нөгөө далаа ус, гүний ус, гадаргын ус гэж хуваагдж байна. Яг одоо
бидний ууж хэрэглэж байгаа ус маань ер нь Монголд бол бас усны хэрэглээгээр цэвэр усны хомсдолд орж байгаа гэж тооцогдоод эхэлсэн байсан. Яагаад газрын гүнд ус байгаад байгаа? Ер нь одоо амьтай бүхэл зүйл чийг агуулж байна. Хүний хөгшрөлт гэдэг бол эд эцэн одоо чихтэй энэ амин хэмээ алдаад ирэхээр өндөр насны зовлууд ирэхээр арьс одоо чигээ алдаад ирэхээр үрчиж хурчих. Энэ бусад эд эрэхтэнгүүд маань шингэн төлбүүдээ алдахаар эмэг орох. Тэгээд бүр ингээд одоо амиа алдаад ирэхэд бол усан чанараа алдж байгаа учраас бид нэр эргээд арьс махан задраад ясныг нээвүүлдээгээд ингээд задарж байна. Бусад хөгзүүлэн дээр одоо энэ бусад энэ дэвссэн байгаа ширдэг хөгзүүлүүд хүртэл норчвол чанараа алдагч гэлээ. Огтоос чийг үгүй бол өмөрөө салхинд хийсээд амьтны үснээс бүгд ингээд алдчихдаг. Тэгэхээр ер нь энэ ус гэдэг зүйл маань яг энэ бидний одоо орчин цагт нэрлээд байгаа амьд биет гэхээс илүү энэ эд материал бодгал бүхэл зүйлэнд энэ шингэн чихтэй төлөв байхгүй бол задраад ингээд алга болчт юм болов. Түрүүн таны альцснаар ус бол бүх зүйлийг нөгөө нэгтгэж бүх зүйлийг өөртөө агуулж чаддаг учраас ямар нэгэн хэлбэр төлөвт байгаа юм ус нь байгаа учраас л тэр чанараа хадгалж чаддаг юм болов. Миний би тэр зүйлүүд үзсэн бол судастай болоод гэж бодож байна. Тэгээ хэрвээ би ингээд шимт хичээл авах юм бол шимт хичээлээ бусад хэсэгтээ цаараа хангаж агуулад хийх. Нөгөө нэг эргэлчин яваад байна гэсэн. Хүмүүний биетэй яг л ижил гэсэн. Эндэрд хөвлөд ор байх ус чин өөрөө баймгийн бол тогтолцооны өмнө халуун болоо гэсэн үг. Тэгвэл одоо тэр усыг нь хэрэглээд дуусгаад байвал яах вэ? Зүй тогтол нь үгүй болох юм байна. Зүй тогтол үгүй болж галуу юулахад ойртхон болоод байна л гэсэн үг. Их дэлхийн өөр амьтай уучиг энэ тогтолцоогоо эргүүлэхийн тулд дахиад л бүх зүйлээ өөрчлөн гэсэн үг. Шинээр бий болов. Үүнд нь хэн нөлөөлж байна гэвэл танаа замбын үс нөлөөлөв. Усыг юу татдаг вэ? Мод ургамал. Газрын гүнэн усыг бол одоо мод ургамал тайрж одоо бас дэшээ яаж байна. Энэ бол өнгөн хэсэг. Газрын гүн хэсэг. Алтуу. Нөгөө нэг хатуу бийтүүд байна шүү. Төмөрлөгөөд байх. Тэдгээрээс хамгийн ихийг ариусгаж ирэм бэлж бардаг нь алт шүү. Алтыг нь хураагаад байвал тэр ус яах вэ? Ирмэлэгдэхгүй тэндээ хэрэгл бас л нөгөө зүү тогтол алдагдах юм байна. Ам болгоноос гарч байгаа булаг аршин яах вэ? Энэ татраад өөр газраас гарч ирнэ гэсэн. Зарим газраас ус олгодож гараад байна. Зүү тогтлоо алдсан үчиг. Энэ тэндээс өөр газраас гараад. Газрын хөвлөд байгаа ус хормос тэнгэрээс буулгах усыг татах чадвартай. Тэгэхээр усгүй болсон газар хормостоос ирэх хор байхгүй болно гэсэн. Энэ гариг ертөнцгээд байгаа танаа энэ замбад байгаа дэлхийд байгаа ус гадагшилж байна уу? Замбадаа л эргэлдээл. Замдаа л эргэлдэж байгаа тийм үү? Гэхдээ байршлан өөрчлөд. Тэгэхээр өмнө цагт байсан энэ тогтолцоог чинь өрөөлтэй нийгэм болж хуураад байна гэсэн. Адар бороогийн чинь наримтай ихээр орж байна. Ган гачингийн чинь аримтай ихээр нүүрлэж байна. Өөр нь хасаа.
Яагаад хүүхд толбцсон нэгэн Монгол нэгэн дээдхэн заяанд буудлаад байгаа. Бидний одоо ойлгож мэдж байгаагаар дэцээ нэг 9 сав мөрний сав газар гэдэг энэ нэг бол устын эхэн дээр байгаа бас энэ аршаан усыг хамгаалах учигтай жаяглах, жагийг тогтоож хайрлаж явах хэрэгтэй бол гэж. Усны эзэд учраас тэгэж байна. Эзэд нь одоо лус гэж байгаа тий. Тэгэхээр хариуцагч Лусыг аль биедээ буулгадаг. Бүү чадвартай хүмүүс. тэгдэг. Өөрөө нэг нь тэгж барах уу? Хөх толбтон Тэгэхээр тэр лус гэжтэй чинь харьцаж бараад байна гэсэн үг. Үг хэлэн ойлгуулж бодол оюуныг нь давниулж бараад байна гэсэн үг. Яагаад энэ манжиг байгаад вэ? лусыг одоо төлөөлөөд Хоёгонд. Лустай харьцаж чаддаг учраас байгаад байгаа юм шүү дээ. Яагаад иймэр байгаад байгаа? Хурамстайгаа харьцаж бардаг болохоор. Таван тэртээ харьцаж бардаг учраас хуйгандаа шингээж бараад байна гэсэн. Гэхдээ Монгол угсаа ганц дангаар лусыг эзэмшнэ гэсэн үг бус. Харьцаж бараад байгааг л дээд хэлбэр юм шүү дээ. Танаа замбын дайн дажингээ чинь түүлийн зориг түүний ард хүртэх нь юу юм? газар нутаг. Газар нутаг чинь ус. Усны төлөө л дайн хийж байна. Шалтгаан нэг нь мондохгүй. Ингэхдээ туйлын зориг бол усан даан эзэн сууж Жишээ үржил шимтэй газар нутгийн наавах гээд байгаа хэлбэр юм шүү дээ. Устай газар ургамал тогтно. Ургамал тогтсон газар амьтай бүхэн бий болно. тэгээд дэцээ усаа одоо бид нар бол газрын гүний ус хэрэглээд байгаа одоо нөгөө эртхэндээ бол одоо ил гарч ирсэн усалц усаа хэрэглэдэг байсан бол өдөртөө одоо монголчуудын маань ихэнх одоо тэн харсан байгаа энэ Улаанбаатар хотод бол дандаа бүгдээрээ л одоо энэ газрын гүний ус хэрэглэж байгаа. Энэний одоо ялгамж гэж одоо байт юм болоод хэлсэн. Баймгүй яах вэ? Та хідэн өрөөс иргээдүүгээ хулгайлж ирээдүүгээ цөл мөж байгаа үрс. Хүртэх ёстойгоо л хүртэхгүй илүү Гүний ус байдгүй. Хөвлийн доор байгаа усыг хүртэх хүндх хориод. Ил гарч байгаа аршаан булгаас л хүртэх юмтай. яг эрүүл мэнд талаас нь хэлсэн яадаг юм бол одоо газрын гүний ус хэрэглэснээр тэр хүнд ямар нэгэн өвчлөл эсвэл бодисын солилцоо тэр бас үйл өгч Газрын гүнд ямар ус байх юм? Ямар л ус байх юм? одоо харл ус юм болов Харл ус ямар хэмтэй? догшин туу Наадах чинь зан авирын. эрдэслэг Хин Хар гэх юм бол хүнд хэм. Тэгээ энийг агуулж бардаг. Тэгэхээр ууг нь бид нар нөгөө туссан хишгээ тосгүйгээ буян руугаар халдаад байгаа нэр байх юм тэ. Энэ гүний ус байж хөрснийхөө ус руу дээш ингэж нэвчиж гарч тэгээд тэр нь эргээгээд булаг шанд болж ориглоод явах хэрэгтэй. Гэтэ орчин цагт бас буурлаа ийм нэг учиг болоод байна. Жишгнээ одоо бидний энэ аж төрж амьдарч байгаа энэ бага алтан твшийн хүндий буюу энэ богд хайрхнаа тойроод бараадад амьдарч байгаа бид бол одоо гүний усыг уухаас өөр аргагүй. Учир нь одоо энэ урсаж байгаа хатан туулаас бид хүртий гэх юм бол сайхан хөрс замбын эрдэмтэд бас энэ хатан туулын өнчир болгон бүрээс дээж ав судалгаа хийжээ. Тэгээ бүгдэнд нь одоо энэ
хүний одоо биеийг өвчлөх зовлт ингээ хөтлөх ийм бохирдлын бичил биетнүүд илэрсэн байна. За мөн дээрээс нь ходог гаргаж хөрсний одоо гар ходог гэж бид нэрийдэд байдаг. Энэ хөрсний усыг уухад бол яг түүнтэй зэрэгцээд энэ одоо алд биеэ сарж өтгөн шингэнтэйгээ холж утгасан хөрстэй ижил давхарханд байдаг учраас энэ одоо гидсний хижиг энэ юунууд өвчлөлүүд халдварт ингээд өвчлөлүүдээ хөрсний ухаан усаа нэгэнтээ ингээд хутгаад булангартуулаад бохирдуулчихсан учраас одоо энэ бол бид нэр булаг шандаасаа энэ олон хүнийг усалт итгэж эрүү сарууд үлдэх боломжгүй болсон байгаа учраас Яагаад тийм боломжгүй болов? Сууршмал амьдралыг ядмаа. Нүүдлийн соёл гэж умартаж Хитний газраа төвлөрөөд. энэ бол хүмүүний буруу шүү дээ. Тиймээ учраас л та нар ирээдүгээс хулгайж байна гэдэг альдаад байна. Энтэй байгаль гэчийг нь байгаа чигээр нь байлгахын тулд л үгүүд бид оршиж улааж та бүхэн үгдээдэн залаад байгаа болсон да. тиймтэй лээ. Тэгэхээр энэ мөлөн гордуулж өгөөрөөлөд байгаа. Зүй тогтол гэж тас таах хэрэгтэй. Тэгэн байж ирээдүү. Үрс хооч. Наач зэ онгооч дөчүүд чинь бүгд устаа нэгэнтэй байна гэсэн. Тэгэнгүй бол усны аюулгүй чинь цар тахал дайн дажингаас илүүтэйгээр уршигтай чүүд. Одоо энэ гүний усыг бид нар хэрхэн яаж тэтгэж барах вэ? Боломгүй. Маш их цаг хугацаа шаарддаг. Уцаад гүнлүүгээ нэвчих хүртэл. Хөрөстийг хуулж аваад эргүүлж тавьж чадах та нар. Тэгж чадсан цагтаа л гүний усыг бий болгож байна. Хүн хөгшрөөд нөгөө усаа алдаад хөгшрөөд дотроос усныхаа дотоод чигээ алдаад хөгширч байгаатай адилхан тэгвэл тэр хөгшрөх одоо үйл явцыг одоо дэлхийн үед бол бид нар хүн төрөлхтнүүд ингэж яагаад Урсах нүжчин эднийгэндээ очиж барахгүй болохоор яадаг. Өгч нэ. Яг л түнтэй адил. Энэ тоосол үлдэн шүү. тэгээ дээдсээ донгодуудыг харж байгаагаар яадаг бол одын цаг хугацаа маш бага л байгаа юм шиг. 2030 он гэдэг чинь 5 жилийн дараа 2050 он гэдэг чинь одоо 25 жилийн дараа гэхээр 2050 он гэхэд ер нь энэ усны төлөөх дайн тэгвэл улам хурцдах хэв маягт орох нэ тий. Тэгэхээр бид нар бүр энэ дэлхийн хүн төрөлхтөнд даяараа энэ нэг амьдрах тогтолцоо нь одоо өөрчлөгдөхөөс өөр гарцгүй болох гэдэг байх шиг. Нүгээс та нар устж өгөөр. Түүнийг л хурдлуулж байна гэсэн. Нүгээс л гадаггүй. Дахиад л тэнгэр үүснэ. 99 тэнгэр ахиад л байрлал болно. Ахиад л оюун үүснэ. Гэхдээ язгуур үлдэнэ. Хідэнтэй хүмүүмөх үү? Тоолж барамгүй болон баха. 8 тэрбум. Тэд нар бол 4 удаа том өөрчлөлт, газар зүй өөрчлөлт, цаг уурын өөрчлөлт. Чимтэй гэсэн. Судар дээр чинь тэр үе гэж нэрлэдэг шүү дээ. Тэр болгоно ингээд хүн өсөж өөрчлөгдөжсэн бол хүн гэдэггүй. Бид нар тэгвэл одоо өөрчлөгдөж богийн цаг хугацаанд энэ зүй тогтолтоо орохгүй л болол тэгэл галуу явуулах бол их ойрхон болчиход байгаа юм тэгвэл. Яагаад бид оройд байна байгаад. Оройгоос нь эхлээд засаж залруулвал удах урсгалын үртэл засах боломжтой. Тиймтэй учраас уул хайрхтыг лус савдаг нэг нь манаж дахиж бараад байна шүү дээ. Устаа нэгэн булангартаад ирэхэд
Оюун та нэгэн болон гартна. Оюун та нэгэн болон гартахад. Хүмүүний ирүүл ах бай. Бүх зүйл нь болон гартна. Ондолж хүнслэх бүх зүйл болон гартна. Энтэй шим хүртэл шим биш болгоно. Өсвүүд нь тэгээ ер нь яах хэрэгтэй вэ дээдсээ. Ер нь нүүдлийн соёл руугаа буцах уу гэдэг одоо асуудалд тулгараад байна тий. Чи одоо нүүдлийн соёл руугаа буцаж барах уу? Барах уу, баруул барах л ах. За чи барлаа. Бусд нь барах уу? Доён санаанд тэрийг хүлээн зөвшөөрвөл итгэхгүй яг даяараа нэг дор одоо орчин үед бол Нүүдлийн соёл гэдэг бол зөвхөн шинж чанар. Мөн чанар нь бол байгаагаар нь л хадгалах шүү дээ. Жи шинжээ хувирглаа гэдэг. Устгад байгаа үгээрэлэд байгаа зүйлээ зогсоож барахгүй бол түмэнтэй чи нүүдэлчин боллоо гэд. Ялгаа нүггүй. Нүүдэлчин соёл бол энэ тэртийг шин чанарыг агуулж байгаа л мөн чанарыг агуулж байгаа л шин чанар шүү дээ. Нэг л соёл. Тэгэхээр данаа суурин соёлж гисэн. Тэртээ мөн чанарыг агуулад хувьсаж барна. Зөвхөн Монгол суурин соёлтой болоод өгөө. дэлхийд даяараа Анхнаасаа суурин нийгэмтэй байсан. Тийм үү? Газар нутагт олон удаа хүмүүс болгос хот барих гэж үзэжсэн юм байлаа. Тэгээд барих болгондоо л ингээд энэ асуудал тулгымдсан болоо. Энэ асуудал тулгымдсан болоод хамгийн зөв шийдэл нь юу гэхээр төсөөсөө нүүдлийн соёл гэсэн болов гэж байна шүү дээ. Хамгийн боломж шийдэл нь. Өнөө цагт одоо гадаргай усаа. Вебээр одоо усны хэрэглээ. Хэрэглэл Сингапур бол бүх усаа дахиж хэрэглэдэг юм байна. Чи өөрснөө цэвэрсний үз гаднаас үз. Өөрснөө жардамжийн усаа дахиж хэрэглэж байгаа. Орооны ус. Тэнгэрийн Одоо орчин цагтад нэг саарл ус гэдэг ойлголт гарч байгаа юм л да. Хэрэглээний усыг одоо унд хүнс биш бусад одоо угаалаг цэвэрлэгээ хэрэглэх энэ зүйлийг талбай услах. Одоо өнөө нартад бол яг манай хөв бодлого бол бид нар аль биеэ хөнгөсөн зүйлээж түүний усаараа угаагаад энэ хотын захиргаа ноёдууд маань зүлэг ногоогоо услахтааш гүний усаар услаад бол машин тэргийнхаа тоос бүртгийг үргээсэн ч тэгээд байна л да. тэгэхээр энэ бодлого юм. яам гэсэн үү? Орооны усыг ингээд хоримтлуулаад тэрийг ингээд бие угаа тэр бие угаасан усаараа өөр юм руу шилжүүлээ. Тэгээд тэр шилжсэн усаар бас дахиж өөр юм шилжүүлээ. Тэнгэрс тойрог үүсэх хэрэгтэй гэсэн үг. Саарл усаар. Ихэнсэн ус. Ерөөсөө усаа. Нөгөө усныхаа шинж чанаруудыг ялгаад таньж байгаа учраас алийг нь одоо унд хүнсэндээ өөрөөр аль болох бага хөндрөгрүүнүүд одоо арай бага халтахын тулд яг унд хүнсэнд хэрэглэхэд тэргийг хэрэглээд бусад хэрэглээний усууд болохоор эргэж сэргээх дахиж боловсруулах байдлаар л одоо усны олон шүүхрүүд хөрс чинь ингээд олон юм шүүж штэ. Тэрэн шигээ бид нар нөгөө хэрэгэлсэн зүйлүүдээ шүүгээд эргээгээд шууд хөрсөнд шингээхгүйгээр бусад ингээд дараа дараагийнхаа үе шатуудад хэрэглээд байж болох л. Уун тим хөвсүүлүүд бас энэ дайын дэлхийгээр эрдэмтэн мэрэгд дүрсүүд нь бас хичээгээд олон сайхан шийдэл юмнууд гараад л багш юм. Гэтэ нэг олондоо яг хэрэгжүүл дийлэх үү гэхээр дийлэхгүй л болоод яг өөртөөхөө амьдрах нэг айл нэг үрхийн хэмжээнд бол бүтэн тийм төдөө байдал руу шилждэг юм тогтолцоонууд бий болсон байгаач яг энэ
төр улсын нийгмийн бодлогын хувьд их том хэмжээгээр нь дийлж гин үү гэвэл дийлэхгүй байх шиг байна. Гадар дээр урсаж байгаа усыг та хэдэн ус яаж ч хэрглэж болно. Яагаад гэвэл ус ариусгах чанартай тийм үү? Аль бие нэгэн ариусгаж болно. Муухайн дортгийг ариусгаж болно. Яагаад гэвэл урсаж байгаа учраас өөрийгөө цэвэрлэж бардаг. Тэгвэл тэр хөвлөд байгаа ус. Түрүүний айлтлаа шүүд. Та хэдэн ус тэрийг яагаад хийж барахгүй? Яагаад ч нүхэж барахгүй? Дэрийг чин их дэлхийг өөрөө бий болгоод байхгүй юу? Тэгэхээр үрс нь бол одоо гамнжилж чадах юм байна. Дээж чадахгүй учраас. Угаасаа л хугацаатай шүүд. За олон ардын хэрэглээний юу бол өдөр тутам бас их хэмжээ боловч энээс дүүцэхгүй дутхааргүй одоо том бүтээн байгуулалт үйлдвэрлэл аж ахуй уул уурхай энэ бол бас асар их гүний усыг хэрэглэж байна. Тэгээд энэ хичнээн одоо түрүүн нэг гарах шийдэл нь нүүдлийн соёл мэт боловч яг өнөө нарт замбууд бол нүүдлийн соёлоороо амьдарч байгаа энэ малчин түмний маань мал хуугаа услах усан хүртэл одоо хөрстөөс гарч байгаа будаг шанд нь гүний ус нь нөөцөн байхгүй болсон учраас татарж аюул болж байна. Эргээгээд тэр хүнд үйлдвэрлэлийн уснууд маань уул уурхай уснууд маань орон хангаагаа тэр чигээрээ сүйтгэж байгаа учраас нүүдлийн соёлоор одоо амьдраад мал хувь ийм өрөөл татанга гаж мэдлээд өөртөө өвчин зовлонгоос салж хагасч чадахгүй олон үрс бий болоод байна. Хэдэн үрсүүд нь бас эвэлж нийлээд олон ахуйгаар урж 100 гаруй үрсээс асуум судалгаа аваад тэгээ бас нэг 30 хэдэн ус хөг зүйлээсэн сорт стейжүүд аваад ундаалж байгаа усныг шинжиж үзлээ. Тэгээд яг тийм нутаг дэвсгэртэл одоо бид хичнээн гамнаад нүүдэл суудлаад бас амьд явах үр удмаа үлдээхийн арга алгаа. Яг ийм хөг нөхцөлд хүрсэн тохиолдолд бид нэр ер нь тэр олон ардыг уур газар очиж амьдргэлтэй биш. Яг ийм үед одоо ямар аргачлал ямар авраг байх вэ боглоо.